сонголт байгаа. За ингээд засгийн газар маань 2028 он хүртэл дунд хугацааныхаа мөрийн хөтөлбөрийг батлуулсан байгаа. За энэ дээр нэлээд амбицтай томоохон зорилтуудыг хөгжлийн томоохон бүтээн байгуул, за нэг хүн үндэсний орлогоо $10,000 хүргэх гэх мэт олон том зорилтуудыг ингээд тавьсан байдаг. За эндээ хүрэхийн тулд бид үндсэндээ 3 бүтэн төсөв ийм хугацаа байдаг. 1-4 жилийн бүр ирэх хугацаанд. Тийм учраас эхний төсөв дээр мөрийн хөтөлбөрийнхаа зорилтыг биелүүлэхийн төлөө дид үтц гэсэн ийм л төсвийг өргөн барьсан. За мөн энэ удаа 2025 онд бол тойргууд дээр ийм жижиг хөрөнгө оруулалтууд бол байхгүй. Нэг удаа энийгээ төвчье гэдэг ийм бодлогоор ийм төсөв барьсан байгаа. За тэгээд хэрвээ их хурл дээр маань хилцэх явцад төсөв алдагдлгүй байх ёстой гэсэн нэгэн тэнгиж үзэж байгаа бол би засгийн газрын хувьд тооцоолоо тэгээд иргэн харж зарим нэг хэд хэдэн анхаарах зүйлүүд байгаа. Төсвийн тодтол төсвийн тодтол хийгдсэн зам 2025 оны төсөв маань 2% алдагдaltaй байгаа. За энэ бол хуулийн тусгай шаардлагын хүрээнд. За дээрэс нь бид 4 жилийн өмнөх зүйлүүдийг бид мартаж болохгүй. Бид ковидын хүнд үед 8.4% алдагдaltaй төсөв байсан. За энэ маань ингээд 4 жилийн хугацаанд чатараатаа ингээд 2% дээр ирж байна. За энийг төсөвгүй алдагдлгүй төсөв байх ёстой гэдээ ингээд тооцоол хийхэд бол бид нэлээдгүй үйл ажиллагаагаа танах, хөрөнгө оруулалтуудаа зарцаах, хойшлуулах. За мөн дээрээс нь энэ жилийн нэмэгдэж байгаа төсвийн бараг 60-аас 70% нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа ийм урсгал зардлууд байдаг. Тухайлбал цалин тэтгэвэр тэтгэмжийн үнийн өсөлттэй холбоотой өсөлтүүд, за мөн уул хүчний байгууллагуудын өөрийн бие даасан хуулийн дагуу орж ирж байгаа томоохон зардлын өсөлтүүд, за мөн боловсролын салбарт хийгдсэн хуулийн томоохон реформ байгаа тийм ээ. Бид чинь жил гаруй өмнө шинэ боловсролын салбарын багц хуультай болсон. За тэрүүгээр нэлээдгүй зардлууд нэмэгдэж байгаа. Гэх мэт за эдгээр бас өсөж байгаа энэ зардлууд дээр бид эргэж харах ийм талууд төсөл байдлууд үүснэ. За мөн төсвийн хилцүүлгийн үед яригдж байсан тэр томилтын зардал, гадаад томилтын зардалч гэдэг юм уу. За эсвэл соёлын яамны дээр ваучер эдгээр дүнгууд нь бол алдагдлгүй төсөв батгахад бол энэ хувь хэмжээний хувьд бол маш бага юм байна. За тийм учраас алдагдлгүй хэмжээний төсөв батлахын тулд засгийн газрын үйл ажиллагаа талдаа бол нэлээдгүй бас ийм таналт хийх ийм шаардлага гарч ирнэ.